За сайн байцгаана уу? За өнөөдрийн эргээрээ нэг банкнд одоо 100 гаруй удаагийн банк дээрэмдчихсэн. За ингээд гэмт хэрэгтний ярилцлагыг та бүхэндээ орчуулж хүргэж байна. За энэ өнөөдрийн ярилцлаганд орж байгаа энэ банк дээрэмддэг гэмт хэрэгтнийг бол Ken Venson Dare гэдэг хүн юм байна. За ингээд нийтдээ 100 гаруй банкыг дээрэмдэж байсан. Энэ дээрмээ бол 1999-өөс 2001 оны хооронд хийж явжээ. За үүнийг үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хэрвээ та банк дээрэмдэх юм бол эсвэл ямар нэгэн хулгайн хэрэг хийх юм бол энэ бүхэн одоо шоронд орсноор дуустдаг юм шүү гэдгийг сануулъя. Тиймээс дээрэм хийх хэрэггүй гэж бол Ken Venson дээр нэвтрүүлгийнхаа өмнө өөрөө ингэж хэлээд ярилцлага эхэлсэн байгаа. За мэдээж бол одоо энэ бол их сайхан үг юм шиг надад санагдсан. Учир нь бол өнөөдрийнхөө дугаараараа хүмүүсийг ингээд гэмт хэрэгт уриалаад байгаа юм биш. Ер нь гэмт хэрэг хийнэ гэдэг бол гэмт хэрэгтний одоо байх ёстой газар бол одоо мэдээж шорон шүү дээ, тийм ээ. За ингээд энэ хүнийхээ ярилцлага руу оръё. За ингээд нэгдүгээр хэсэг хэрхэн одоо ажилтдаг байсан бэ? Хамгийн түрүүнд банкнд ороод банкны тейлер дээр очдог гэж байна. За учир нь одоо тейлерүүд бол банкнаас яг ингээд мөнгө гаргаж одоо харилцагчтай ажилтдаг учраас за бид нар бол олон одоо Холливуудын кинон дээрээс хардсан шүү дээ. Ингээд дээрэмжил банкыг яаж дээрэмдэж байгаа киноны үзэгдлээс за дээрэмжил бол банк руу ороод шууд бууга гаргаж ирээл гараа өрг газар хэвт мөнгөө гарга гэж хэлдэг гинэ. Тэгээ банкны одоо дээрэмдэж байгаа яг энэ үйл явдал бол яг энэ Холливуудын кинон дээр гардаг шиг ингэж өрнөдгөө маа. За ерөөсөө гараа одоо доош нь би бол банк руу орвол за гараа доош нь буулга гараа өрөх хэрэггүй. За тэгээд одоо хинч ямар нэгэн илүүд дүүдлгүй хэрэггүй гэж хэлдэг. За би яагаад банкнд ингээд орчоод хүмүүсийг гараа өрг гэд хэлдэггүй гэхээр хин нэг нь одоо банкны цонхоор одоо банкнд байгаа бүх хүмүүс ингээд гараа өргөж зогссон байгааг харах юм бол одоо хүмүүс сэжигтэй харагдсан тодорхой шүү дээ. Ийм учраас би бол одоо банкнд ороод хүмүүсийг гараа өрг гэж хэлдэггүй, за газар хэвт гэж хэлдэггүй. За мөн одоо банкны одоо гаднаас харахад хүмүүс одоо бүгд ингээ газар хэвтцсэн байх юм бол сэжигтэй байх нь ойлгомжтой гэж. За би бол яг банкнд ороод миний хэлдэг үг бол толгоогоо доошлуулад намайг юу гэж хэлхийг хүлээ гэж хэлдэг гэж байна. За энэ үед бол яг одоо банкны гаднаас ингээд харилцагчтай үйлчлүүлэгч ингээд орж ирэхэд бол хүмүүс банкнд орж ирээд яг энэ дээрэн болоод байгааг бол эхний одоо нэг хэдэн секундэд бол анзаардаггүй гинэ. Тэгээ хүмүүс яг банкнд орж ирээ за нилээд удасны дараа ерөнхий уур амьсгалыг ажиглаад мэдрээд за энд дээрэн болж байгаа юм байна гэдгийг мэдтгээ. Тэр үед бол одоо хүмүүсээс гаргадаг тийм эмоц одоо тийм сэтгэлийн үйлдэл юу гэдэг вэ гэхээр хүмүүс айгүй их гомдолдог. За тэгэл айгүй удаанаар хөдлөө сандраал намайг битээ алаараа надад битээ хүрээрээ гэх одоо тийм эмоцуудыг гаргадаг. Би тухайн үед өөрийгөө ингээд яг айгүй их контролдорж их тайван байлгаж за хүмүүст бол одоо яг юу гэж хэлэхээ бол ингээд бодцсон төлөвлөсөн байдаг гэж байна. Харамсалтай нь банкны тейлрүүд нөгөө банкнаас яг юм мөнгө гарах үйл явцыг бол айл болох жоохон албаар ингээл удаан хөдлөөл ингээл жоохон хөдөлж чадаад идэг гинэ. За энэ үед бол одоо мань хүн бол жоохон яарч сандарснаасаа болоод тейлрүүдэд бол жоохон нэлээд тийм түрэмгийн авирал гаргадаг тохиол надад байсан гэж. Банк дээрэмдэх өдрөө бол цалин буух өдрийг сонгож төлөвлөдөг байсан. За мэдээж цалингийн өдөр кассанд бол ихээхэн хэмжээний мөнгө одоо гарах гээд ингээд бэлэн байж идэг нь бол тодорхой. Тэгээ тийм учраас би банкны менежер болон тейлер хоёрыг бол ингээд надтай цуг явахыг шаардаад одоо банк волт тийм ээ. За банк волт гэдэг энийг болохоор ерөнхийдөө банкнд байдаг нэг тийм за энэ зурган дээр харагдаж байгаа хаа юм том дугуй хаалгатай маш олон хэмжээний юм цоочтой юм том сейфийг болохоор банк волт гэдэг. За энэ сейф рүү яваад тэр банкны менежер тейлер хоёрыг бол одоо энэ банк волтыг нээж өгөө гэд ингэж шаарддаг. За тэгэхэд бол одоо менежерүүд тейлер хоёр бол ингээл айл болох тийм ээ айгу удаан хөдлөөл жоохон дургуулхаа сейфээ жоохон тийм нээхгүй байх хандлагатай. Тэгээ бас их айсан одоо буу тулгцсан байгаа учраас тийм хандлага гаргадаг гэсэн. За ингээд chapter 2. За хоёрдугаар хэсэг болохоор дээрэмдэх банкаа хэрхэн сонгох вэ гэсэн гарчигтай.
За ерөнхийдөө бол худалдааны банкуудыг бол голлож, сонгож дээрэмддэг. За ер нь худалдааны банкуудыг сонгодгоо. Учир нь худалдааны банкуудад бол ерөөсөө шууд бэлэн мөнгө бол одоо гаргаж ингэж харилцагчтай, үйлчлүүлэгчтэй харьцдаг учраас ихэнх хэмжээний бэлэн мөнгө бол худалдааны банкуудад эргэлдэж байдаг. За банкны мөн хаах цагийг мэдэж аав, нэг цаг, цагийн хуваарийг нь бол ерөнхийдөө мэддэг. Мөн худалдааны банкуд бол одоо Америкийн нэгдсэн улсын олон муж хооронд ийм холбоотой банкудтай харилцдаг учраас одоо тэнд бол ихээхэн хэмжээний мөнгө бол байдаг. Мөн банкны одоо барилгын ерөнхий схем зургийг судалж үзэн, за орц, гарц, цонх, хідэн давхар, за байрлал зэргийг бол би судалдаг байсан. За мөн одоо банкнд ажилладаг банкны ажилчид, тейлрүүд, одоо секретарич гэдэг юм уу. За энэ ажилчдыг бол судална. За тэгээд мөн банкны хамгаалтын системийг бас ажиглах хэрэгтэй болдгоо. Нэг дээрэмдэх банкаа ингээд яг за энэ банкыг би бол дээрэмднэ гэдээ ингээд сонгоцсон үед бол бүтэн өдрөөр банкны одоо дэргэд одоо машинтайгаа ирээд машинаа ингээд зогсоолт тавьчаа тий банкны одоо эргэн тойронд нь эргэлдээд ингээд бүтэн өдрийг бол ингээд судалж өнгөрүүлдэг байсан. За томхон хэмжээний банк байх юм бол би яг тийм оргил цагийн үеэр тийм ээ нөгөө rush hour гэдэг дээ шүү дээ. За яг тэр оргил цагийн үеэр бол яг банкыг ерөнхийдөө тэр гадна дотн судалгаагаа бол хийдэг байсан. Учир нь бол одоо яг тийм оргил цагийн үеэр одоо тэр хавьд маш их хүмүүс бужигнждаг учраас тэр болго ингээ хүний нүдэнд одоо нэг өртөөд байхааргүй камерт одоо тэр олон хүмүүсийг аль нь дээрэмжээ, аль нь энэ банкыг судлаа яваад байна гэдгийг бол хараад ялгахад төвхтэй байдаг учраас би яг оргил цагийг судалдаг байсан гэж. За тэгээд хэдэн 7 хоног юм уу эсвэл 1 сарын турш яг дээрэмдэх гэж байгаа банкаа одоо бодоод төлөвлөөд яг дээрэмдэх төлөвлөгөөгөө бол гаргадаг. За тэгээд судалдаг. За банкны гарын авлага, банкны ажилчдын мэдээллийг цуглуулах гэдэг энэ банктай холбоотой бүхий л зүйлийг бол мэд хэрэгтэй болдог байсан. За тэгээд банкны сейфүүд, нөгөө банк волт нь хэдэн цагийн үед бол хаадын, нэгддийн банк волт руу одоо хит өдрийн хэдэн цагт одоо их хэмжээний мөнгө одоо хийдэм бэ гэдгийг бас ерөнхийдөө уучлаарай энэ готлоо онгочлоо судалдаг байсан гэдэг чинь. За 3 дугаар хэсэг. Хэрхэн дээрэм хийдэг вэ? За дээрэм хийх үед бол одоо хамгийн чухал зүйл бол өөрийнхөө хувцалтыг маш одоо тохируулах шаардлагатай байдаг. Би бол одоо джинс өмд өмсөө тийм нэмгэн одоо күртэг тийм ээ жакет бол өмсдөг байсан. За бусад хүмүүсээс одоо ялгархааргүй энгийн ерөөхдөө хувцлах нь бол ерөн зөвөө. За мөн одоо хурууныхээ нөгөө гарынхаа өндгнүүдийнхээ за тэгээ гарынхаа алганд одоо ингээд хурууныхээ үлдээхгүй тул ийм цав нэг төрлийн тийм цав төрхдөг гэсэн гэж байна. Тэгээ мөн дандаа тийм одоо хар нарны нүдэн шил зүгээд нүдээ халахалдаг байсан. За тэгээд бас сарвчтай малгай өмсөөд за тэгээд өөрийнхөө ерөөхдөө тийм зарим тохиолдолд ийм химэл сахал бол нүүрэндээ наадаг байсан. За эдгээр дүр хувиргалт бол надад бол ингээд өөрийгөө бол бүрэн танигдахгүй болоход бол хангалттай байдаг байсан. За тэгээд бас нэг тийм содон харагддаггүй бусад хүмүүсээс нэг ялгархааргүй дүр хувиргалт болдог байсан гэж. За яг тухайн дээрэмдэх гэж байгаа банкны үйлчлүүлэгчид голчлон тийм дээд зэндааны тийм чинээлэг хүмүүс яхан бол би ерөөхдөө тийм нилээ одоо тийм шанаа, хацар, ирүүч гэдэг юм уу те энэ сахлаа одоо ерөөхдөө нэм хиймэл одоо дүр хувиргалтыг нааж ингээд сахал тавьж бол дээрэм хийдэг байсан. Хэрвээ тухайн банкны үйлчлүүлэгч одоо тийм нэг тийм дээд зэндааны хүмүүс биш жоохон тийм энгийн хүмүүс яхан бол нэг тийм сахлын одоо дүр хувиргалтыг бол хийдэггүй зүгээр сарвчтай малгайгаа өмсөөд хар шилээ зүгээд тэгээд ингийн хувцлаад дэрмэйдэг байсан. Мөн тухайн өдрийн бас цаг агарын байдлаас бол хамаарч хувцалтаа тохируулах нь бол их чухал. Тухайн өдөр бороо орж ирэх юм бол мэдээж одоо хүн подволагтаар ч юм уу нэг хувцтай байж болохгүй шүү дээ. За тэгээд тэр өдөр одоо бороотой байх юм бол би одоо арай зузаан хувцас өмсөх жишээний за халуун нартай өдөр байх юм бол ер нь бол хүмүүс одоо ингээд дулаахан өдөр гадуур маш ихээр ингээд гардаг хүн ихтэй байдаг. За бороотой өдөр бол гадуур хүмүүс одоо бага байдгаа. За тэгээд яг би бол дээрмээ бол одоо нартай өдрүүдэд одоо хүмүүс гадуур их байдаг учраас одоо сонгож хийдэг дээрм хийх боломжтой өдрөө гэж товлдог гэж. За тэгээд яа бороотой өдөр ингээд дээрэм хийдгүм бэ гэсэн чинь яагаад гэвэл гадуур цөөхөн хүн байна нэгдүгээр. За хоёрдугаар цөөхөн хүн дунд би дээрэм хийгээд эсвэл ингээд гудамж удамжаар алхаа явахаар тэр цөөхөн хүн дундаас одоо камер дүртэх одоо магадлал өндрөө гэсэн байна.
За ингээд Америкийн хотуудын цагийн зөрүүнээс шалтгаалаад одоо 100 гаруй банк дээрэмцэн гэхээр мэдээж одоо маш их хотод одоо өөр банкуд руу энэ хүмүүс дээрэм хийсэн баг гэж ойлгож байна. За ингээд хотуудын цагийн зөрүүнээс шалтгаалаад өөр цагуудаар ингээд банкны дээрэм хийхээ бол товлдог байсан. Банкны яг оргил цагийн үед бол мэдээж банкнд нэвтэрж дээрэм хийж болохгүй гинэ. За гадуур бол хүн ихтэй үед сонгоно. Гэхдээ банкнд бол яг оргил цагийн үед дээрэм хийж болохгүй. Учир нь оргил цагийн үеэр бол банкны хамгаалтын алба бол маш өндөр хяналттай ажиллаж идэг. За мөн бид ингээд Холливуудын киноноос бас ингээд харж үздэг шүү дээ. Оргил цагийн үед бол банкнд ингээд дээрэм болох юм бол цагдаа нар 3-5 минутын дотор маш олон цагдаагийн машин Maybach дуугаргаад ингээд банкны гадаа хүрээд ирдгээ. За энэ байдал ч ихсэн бодит байдалтай бол яг нийцдэгэ гэж. Зүгээр л энэ бол нэг Холливуудын кинон дээр гардаг зүйл биш. Яг л ер нь бол энэ хамгаалтын систем бол яг ингэж ажилт юм аа. За машина гудамжны бол эсрэг талд. За эсвэл одоо банкны яг урд зам байх юм бол за мэдээж энэ хоёр урсгалтай зам байгаа тий. Нэг баруун тишээ явсан ч гэдэм үү. Нэг урсгал бол зүүн тишээ ч юм уу. За урагшаа хоошоо гэд. За тэр банкны урд одоо зам байх юм бол тэр замын одоо банкны одоо тэр цаад зам дээр нь машина ерөнхийдөө зогсоол болж байрлуулдаг. За машина айл болох юм олон машин одоо зогсоолд бол тавьдаг. За дээрэмчд бас одоо дээрэмд тохирсон машиныг би бол их төвгүйхэн сонгож чаддаг байсан. Энэ бол надад нэг тийм бэрхшээл бол байгаагүй. Тэгээд машина бол сонгоход бол одоо тий банкны эргэн тойронд байгаа машинуудыг бол ажиглахад л хангалттай. Тэнд бол ямар машин их байна. Ямар одоо маркийн машин байна. За тэгээ хүний нүдэнд өртөхгүй содон биш машин байхад л бол хангалттай байдаг байсан. За тэгээд машинаас зогсоол байрлуулахдаа би бол хүний нүдэнд нэг тийм ил зогсоолыг бол сонгодоггүй байсан. За мөн банкнаас гараад ингээд одоо яарад мөнгө аваад зүхтааж байгаа учраас тийм орон зайтай урд мурд ингээд машин халахлаа тавьчихааргүй ч юм уу. Тийм зогсоолыг бол сонгоно гэж байна. За дөрөвдүгээр хэсэг. Хэрхэн зүхтаадаг вэ гэж. За банкнаас гараад шууд булан тойрдог гэж байна. За булан тойроод яг ингээд булан тойрохоос өмнө банкнаас гараад явахдаа одоо маш хэвийн тайван явж байгаа. Зүгээр л нэг энгийн хүн банкнаас гараад явж байгаа юм шиг алхдаг. За тэгээ булан тойрмогцоор шууд л машин руугаа гүйдэг. За ингээд машиндаа шууд суулаа. Бүх одоо нүүр хувиргалт дээр баг биш юм бэлээ. Нөгөө савчтаа малгай нүдний шил наасан хиймэл сахал энтрээ аваад бас ингээд цамц мамцаа сольдог гэж байна. Тэгээд хусамцаагаас айгүй хурдан тайлангуутлаа машиныхаа цонхыг доош нь буулгаад машиныхаа радиог асаагаад за тэгээд машины радиогоор явж байгаа дууг одоо тэгээд дагаж дуулаад нэг энгийн замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа хүний байдлаар бол ингээд тэр банкнаас бол холдоо явдаг. За тэгээд яг банкнаас ингээ холдоо явж байхад бол хизээний бол цагдаа нар бол банк руу ирж идэг гэж байна. За тэгэл цагдаагийн маш олон машин ингээд Maybach дуугаргаад ингээд яаравчлаад ингээ надтай зөрөөд өнгөрдөг. За одоо зөрөөд өнгөрөх үедээ цагдаа нар над руу хардаг. Би ч цагдаа нар руу хараад тэгэл ингээд явдаг гэж байна. За ингээд зүсээ хувиргасан зүйлсээ бол ингээд тайлцсан байдаг учраас цагдаа нар намайг бол одоо банк дээрэмцэн хүнтэй төсгөө байна гэж хараад ингээд шууд одоо шалгах тохиолдол зүгээр явуулцдаг гинэ. Тэгээ дээрэм хийх үедээ өмсөж байсан хувцаа бол бүгдийн дээрмийн дараа бол шатааж хайдаг. За мөн гартаа түрхсэн ингээ цавууга бас арилган нөгөө хурууны хээ дарахгаа түрхсэн цавууга. За тэгээ дээрмцэн ихээхэн хэмжээний бэлэн мөнгөө би бол одоо өөр газруудад аваачиж найдвартай газар нуудаг байсан. За зарим одоо байшингийн тийм байшин давшнууд үүсэн юм байна. За тэгээд тэр тухайн байшингийнхаа тийм модон шалан доор нь би дээрэмцэн мөнгөө нуудаг байсан. За ингээд $100 хүртэлх хэмжээний мөнгийг би одоо нэг удаа бүр нууж исэн гэж байна. За тэгээ надад бол яг тухайн үед ингээд банкны сейфэнд $100 хадгалуулж байгаа шүү би гэсэн мэдрэмж сэтгэл тийм төрж исэн. Мөнгөө одоо найдвартай газар нуух нь бас миний бол одоо дээрмийн ажиллагааны нэг чухал хэсэг байсан. Банк дээрэмцэн мөнгөө хулгайд алдчих юм бол за инээдтэй үстэй гэд ингээд энэ хүн инээсэн. За ингээд 5 дугаар хэсэг. Дээрмийн дараах үйл явдал. За банкны дээрэмд миний ойр дотны хүмүүс тийм ээ ах トゥ хамаатан садан маань ерөнхийдөө бүгд ингээд оролцсон. За тэднийгээ би бол одоо ингээд оролцуулахгүй, энд ингээд хутгалдуулахгүй байх боломж бол надад үнэндээ байгаагүй. За магадгүй одоо дээрэмдэж ирсэн мөнгөний л ингээд хамт үрээл. За ерөнхийд нь бол мань хүнийг бол ерөнхийдөө яг юу хийгээд яваад байна. Хаанаас ийм их хэмжээний мөнгө олоод байна гэдгийг нь бол ах トゥ нь мэддэг байсан гэж.
За энэ бол одоо бидний хувьд бол ерөөсөө л үхэл амьдралын асуудал байсан гэж байна. За нэг бол тэгэл алдаал баригдаа шоронд орно. За нэг бол маш их хэмжээний мөнгөтэй баригдахгүй гарч чаднаа гэсэн юм утгаар хэлж байна. За банк дээрэмдүүлсэн бүх мөнгийг одоо хадгаламж эзэмшдэг тухайн одоо харилцагчтай бүгдийг одоо банк өөрөөсөө гаргаж тэгж төлдөг байсан гинэ. За тэр үед бол олон хүмүүс мөнгөө алдсандаа маш их шаналж, харамс, цөхөрч одоо гомдолт хийх нь бол тодорхой. Мөн одоо банк маш их хэмжээний хохиролд одоо орж ийн л доо. За тэр олон одоо харилцагчдын одоо хадгаламжийг банк өөрөөсөө гаргаж төлнө. За тэр их хэмжээний мөнгийг бол мэдээж би одоо манай банкнаас танд маргааш мөнгө чинь хохирлыг баргадуулъя гэхгүй бах. Маш хугацаа шаарддаг байх. За тэгээд зарим хүмүүс хөрх ингээл цалингаа авах гэжсэн бол банк дээрэмдүүлсэн байна. За зарим нь бол магадгүй яаралтай имчилгээний зардал хэрэгтэй байсан ч юм уу. Ер нь бол ингээд мөнгө бол хүнд хэрэгтэй байдаг учраас тухайн одоо энэ дээрэмчин байна. За би бол одоо тухайн үедээ банкыг одоо дээрэмтгийг зүгээр л би нэг байгууллага дээрэмтчихлээ штэ. Одоо энэ үүний цаана хэдэн зуун хохирогч байгаа шүү гэдгийг би ерөөсөө ойлгож боддгоо байсан. Би ер нь банк одоо дээрэмдэх зүйлийг ер нь бол цагаан гэмт хэрэг ер нь хохирол багтаа гэмт хэрэг штэ гэсэн утгаар өөрийгөө айгүйх тэгж өөгшүүлдэг байсан гэж байна. Тэгээд үнэндээ бол үүний цаана би одоо маш олон хүнийг хохироож тэгээд банк хүртэл одоо ингээд энэ хэмжээний хохирол одоо амсуулж одоо буруу зүйл хийснээ бол маш их ойлгосоо. За ингээд 6 дугаар хэсэг. Анхны дээрмийнхаа тухай ярьж байна. За миний анхны дээрэм бол ямар ч хамаагүй банкыг дээрэмдэх төлөвлөгөөтэй байсан. Нэг удаа би зүгээр л ингээд хурдны замаар явж исэн чинь Bizmar санагдсан гинэ. Тэгээд Calabasas Exit гэдэг одоо тийм нэртэй газраар одоо эргээд машина одоо баруун гар тийш нь эргүүлээд ингээд тэнд одоо машина зогсоогоод тэгээд нэг ариун цэврийн өрөөр ороод Bizсэн гинэ. Тэгээд Bizсаад гарч ирсэн чинь яг нөгөө машина ингээд зогсоол тавьчаа машин руугаа явж исэн чинь яг тухайн тэр газар бол 2 банк байсан гэж тэгж байна. За нэг банкын бол Chase гэдэг нэртэй. За нөгөө банк нь бол Wells Fargo гэдэг нэртэй юм 2 банк байсан гинэ. За тэгээд мань хүн бол одоо энэ 2 банкыг бол харангуутлаа нөгөө 2 банкны ойролцоо очиж суугаад за аль банкыг энэ дээрэмддэг юм блэ гэдээ сонгож ядаад бодсон гэж байна. Тэгээд нэг банкын за ерөөсөө энэ банкыг дээрэмдээ гэж шууд одоо машинаасаа гар буугаа аваад нөгөө банк руу яг орсон чинь үүдэнд нэг тийм залуухан бие давхар эмэгтэй банкын дотор байсан гинэ. За тэгэнгүүтлээ болохоор мань хүн бол за би одоо ингээд ийм бие давхар эмэгтэй хүн байна. За ингээд би бол одоо магадгүй ингээд буу бариад за ингээд энэ банкыг дээрэмдэх үед бол энэ эмэгтэй бол хит их айснаасаа болоод магадгүй хүүхэд нь эндчих чинь билүү дээ. За би юусэн ийм гэж болохгүй юм байна. За энэ боли гэснэ. Нөгөө банкнаас гараа авцсан гинэ. Тэгэхээр болдог ч юм уу дагаа бодоо үйжсэн чинь яг алхаа явжсэн чинь яг машины одоо зогсоол дээр машины цонхонд яг өөрийнхөө тусгалыг харсан юм байна л да хальтхан. За тэгээ харангуутлаа за чи чаднаа чи угаасаа дээрэм хийж чаднаа гэнгүүтлээ айгүй өөргөө тийм хөөргөөд тэнгүүтлээ ер нь л дээрэмдий гэж бодонгуутлаа тухайн тэр банкны одоо замын эсрэг талд байсан. За ойролцоогоор 1 милийн одоо мailing зайтай гэдэг байгаа. За тэр дэлгүүр рүү очисон гинэ. За тэгээд дэлгүүр рүү оронгуутлаа ерөөхдөө зүс хувиргах одоо зүйлсээр нь одоо мань хүн бол одоо зүүцсэн байсан гэдэг. За савчтаа малгай өмсөөд нарны шил зүгээд за энэ химис сахлаа тавьсан тэр дэлгүүр рүү орсон. За ингээд дэлгүүр рүү орсон чинь тэнд ингээд нэг юм бодит юм гар буутай айгу адилхан тийм тоглоом буу исэн гинэ. Тэгэнгүүтлээ бол бодсон л гэж юм л да. За би одоо яг ингээд жинхэнэ буугаар дээрмийгээд магадгүй санаандгүй байдлаар ч юм уу хүмүүс эсэргүүцэл үзүүлээд ингээд хүн буудаад алж яснаас энэ буу ерөөсөө яг адилхан юм байна. Жинхэнэ гар буутай. Тэгэхээр ерөөсөө энэ бууг би ерөөсөө худалдаж аваад яг дээрэм хийнэ гэл ингээд айгүй хөөрөөл бодсон гэж байна. За тэгээ бас тухайн одоо тэр дэлгүүр рүү орохдоо бас нөгөө хурууныхаа өндөгнүүдтэй гарынхаа алгандаа нөгөө хурууны хийг үлдээхгүйгээр бас цавууга бас түрхсэн байсан гэж юм. За дэлгүүр хүртэл одоо хурууны хийг үлдээхийг хүсээгүй. За тэгээд бол өөрөө хэлж ин л та би яагаад ингэ гартаа цавуу түрхээд исэн бэ гэхээр ер нь нөгөө бээлийн өмсөд хурууныхээ үлдээхгүй гэхээр бол банк руу ингээ бээлийн өмсөд халуун нартай өдөр орно гэдэг бол угаасаа маш с ิจ гтэй байх нь ойлгомжтой байсан. Тийм учраас би бол ингээд цавуу хэрэглэх аргаар хурууныхээ үлдээхгүй аргыг хэрэглэдэг гэж байна. За тэгээд мань хүн болохоор нөгөө нэг яг хиймэл гар буутай адилхан нөгөө бууга худалдаж аваад
Тэгээ бас нэг мөнгө хийх нэг том тийм нэг тийм том биш юм бэлээ. Гэтэ ерөөхдөө тийм үүргэвч бол тэр дэлгүүрт хэсэж яваад бол худалдаж авсан гэж байна. За энэ үүргэвч нь болохоор ерөөхдөө хар өнгөтэй. За тэгээд ер нь их олон цахилгаантай, олон талаасаа одоо энэ үүргэвчийг одоо цахилгааны татаа доош нь болгоод онгойлгох боломжтой тийм загвартай үүргэвч байсан. За би ингээд яг өөрөө бол ингээд дотроо төсөөлж бодсон гэж байна. За хэрвээ би одоо ингээд баруун гартаа буугаа ирцэн те хүмүүсийг бол одоо хөдлөх юм бол буудаж шүү гэж. За тэгээд зүүн гараараа гялс нөгөө цүнхний зүүн гар талын цахилгааныг доош нь буулгаад цүнх рүү мөнгийг маш хурдан хийхэд их тохиромжтой загвартай цүнх байна гэж бодоод энэ цүнхийг худалдаж авсан гинэ. За ингээд бол энэ хүн маань энэ дээрэмчин маань одоо урдаа ингээд үргэвчээ үрээд за тэгээд тэнцэнэ тэр үргэвч рүүг бол маш их хэмжээний бэлэн мөнгө хийдэг гэсэн учраас нөгөө нэг үргэвч нэг тийм түнтэйгээд ийм цодгор том гэзтэй юм шиг харагддаг байсан юм байна. За тэгээд энэ үзэгдэх байдлаасаа болоод хяналтын камерт одоо бичигдсэн байдаг учраас кенгуру дээрэмчин гэдэг хоч авсан гинэ. За 7 дугаар хэсэг үр дагавар. Миний ухамсар сэрэхэд би дахин удаан нуугдаж одоо баригдахгүй ингээд явж чадахгүй юм байна гэдгээ би ухаарсан. Хэрвээ би ингээд банкны дээрмээ цааш нь ингээд үргэлжлүүлээл хийгээд байх юм бол нөгөө олон хавар нэгэндээ гэдэг шиг би угаасаа нэг өдөр л баригдах нь за ингээд ер нь тодорхой боллоо доо гэдгийг ойлгосон. За баригдсан үед намайг баривчлагсны дараа бол манай гэр бүлийнхэн тэгээ миний өмгөөлөгч ингээд FBI-тай холбогдоод ер нь яг намайг яг юу хийгээд яваад исэн ямар банкыг яаж дээрэмсэн ингээд бүх зүйлийг нэг нэгэнгүү одоо тэд мэдсэн. За тэгээд яг баригдах үеэ бол ярьж байна л да. FBI-д бол одоо хизээний миний хувийн мэдээлэл за тэгээд аль банкыг одоо дээрэмсэн миний гэмт хэргийн мэдээлэл бол одоо бүгд очсон байсан. Тэгээд 3 дахь өдөр гэж байна. За яг хэдэн сарын хэдэн гэдгийг бол хэлээгүй. 3 дахь өдөр бол FBI-аас бол мань хүн рүү бол одоо холбогдож залгасан. За ингээд бол та бол одоо ингээд 100 гаруй банк дээрэмсэн баригдлаа. Таны одоо бүх мэдээлэл бидэнд байна гэсэн утгатай зүйлийг энэ уг дээрэмчинд байна. FBI-аас залгаж ярьсан байгаа. За тэгсэн чинь энэ хүн айгүй инээд идэгж байгаа хгүй. Тийм үү. За би ингээд баримтлагч юм байна. Ойлголоо. Би ингээд 5 дахь өдөр очоод ингээд та нартай уулзъя гэд ингээд утсаар өөдөөс нь ярьсан гинэ. Тэгсэн чинь FBI-ийнхан бол одоо бид таныг энэ уулзалтанд үрээгүй. Уучлаарай. Тэгээ бид бол таныг одоо эрхий чи хүлээхгүй. Шууд очоод одоо баримтчлана гэсэн утгатай зүйлийг хэлээд за ингээ FBI-аас энэ дээрэмчинтэй 3 дахь өдөр холбогдсон гутлаа 4 дахь өдөр за гэрийнхэн эргэн тойрны одоо бүслээд маш олон одоо тусгаагийн цэргүүттэй ирээд дайралт хийгээд одоо уг дээрэмчнийг баривчилж авсан гэж. За ингээд тэр баривчилгаа бол 4 дахь өдрийн шөнө явагдсан юм байна. FBI-ийн эйжентэд бол одоо энэ дээрэмчин маань хэлсэн байна л да. За би ингээд гэр бүлтэйгээ салах ус одоо хийя. Надад ингээд хэдхэн минут өгчөөч. Тэгээд би ингээд баривчлагтаад өөрийн одоо хийсэн хэрэгээ ингээд хүлээгээд ялаа хэдлээд явхад бэлэн байна. Тэгээд намайг одоо ингээд зогцчихно гэд ингээд санаа зовох хэрэггүй. Тэ одоо нөгөө эр хүндээ хайртай гэдэг шиг би бол одоо хэлсэндээ одоо хүрнэ гэсэн утгатай үгийг одоо FBI-ийн эйжентэд хэлсэн гинэ. За тэгэл бол тухайн үед бол тэр FBI-ийн эйжент миний нүд рүү харсан, би ч тэрний нүд рүү харсан. Тэгээд бол за гэр бүлийнхэнтэй салах ус хийгээд ингээд хэдэн минутын хугацаа өгсөө. За ингээд гэрийнхнийгээ тэрврээд салах ус хийгээд ингээд баримтлагтаад бол явсан гэж байна. За тэр үед бол миний толгойд за ингээл одоо л миний ингээд жинхэнэ амьдрал эхэлж ин да гэж бол бодол төрж исэн. За тэг ингээд баримтлагтаад ингээд одоо 100 гаруй банк дээрэмдээд ингээд баригдсан учраас толгойд маш их хэмжээний бодлууд эргэлдэж байсан. За хохирогчдод учруулсан сэтгэл зүйн хохирол за тэр их хэмжээний мөнгийг би бодож байлаа. Миний хулгайлсан одоо бүх мөнгийг одоо би тэдгээр одоо хүмүүст одоо бусааж төлөх маш их хэмжээний мөнгөний өрөнд одоо ингээд унсан гэж бодсон. За хийсэн хэрэгээ бас ингээд засаад өөрчилж ингээд болдогч байсан болоосоо цаг хугацааг одоо ухрааж болдогч байсан болоосоо гэж бодсон. За мөнгөө алдсан бүх хохирогчдод намайг одоо тийм ээ энэ хүн одоо ингээд энэ банкуудыг дээрэмцсэн байна гэдэг нь одоо мэдгэндээ би одоо ингээд ил болохондээ гэж бас бодсон гэж байна. За ингээд хийсэн буруу үйлдэлээ бол одоо яаж залруулж болох вэ? Яаж зөв зүйлийг хийж одоо тэр одоо хохирол учруулсан тэр банкны одоо тийм ээ үйлчлүүлэгчид одоо яаж өрөө төлж болох вэ гэл ингээл толгойд нь өстө хідэн дүн бодол ингээд эргэлдэж байсан гэдээ ярьж байна. За тэгээд энэ ярилцлагын үеэр одоо уг дээрэмчин маань бол яг шоронд хэдэн жилийн ял авсан. За тэгээд магадгүй одоо дээрэмцэн мөнгнөөс нь тодорхой хэмжээний мөнгө үлдсэн бол зарим нэгэн одоо хохирогчдод тэр мөнгнөөсөө буцааж өгсөн үү
гэдгийг бол ер нь дурсаагүй, яриаггүй. За тэгээд уг хүн маань бол 4 жилийн турш сайн дураараа бол ажил хийсэн гэж байгаа. За ингээд 7 хоногийн 4 өдөрт за 1 хоногт бол 4 цагаар ингээд хүмүүст тусалж одоо ажил хийж ингээд өөрийнхөө одоо хулгай хийсэн дээрэмцэн тэр одоо мөнгөний хохирлоо бол би ерөнхийдөө барагдуулсан гэдэг ч. За уг хүн маань бол одоо ер нь маш их тийм юу гэдэг тийм чөлөөтэй яриатай, их тийм цоглог, тийм хөдөлгөөнтэй маягийн хүн байсан. За ингээд бол ер нь ярилцлага нь дууссан. За энэ өнөөдрийн сэдвээр бол би бас ийм сүүлд нас үеийн өрөөний тухай бас ярмаар байна. За илүү өрөө сувгийг бол ерөөхдөө дунд насныхыг их сонсдсон бэлээ. За тэгэхээр та бүхэн маань бол карма буюу үеийн өрөөг бол мэдээж мэдэх баха. За тэгээд хүмүүс зарим нь тэгдэж штэ ёс мэдгүй өнд ёр халтахгүй. Ер нь тэр үеийн үр гэдэг чинь байдаггүй маа. За хизээ нэг миний хийсэн муу үйл над руу буцаж ирээл нэг тэх юм болоо гэд боддог. За тэгтээ бол энэ бол ерөөсө цаг хугацааны асуудал байдаг. Тийм учраас одоо муу зүйл хийвэл хизээ нэгэн цаг тухайн хүн бол ямар нэгэн байдлаар шангаа хүртдэг нь бол ерөөхдөө батлагдсан онол гэж би ойлгосон. За тэгээ та бүхэн бас үр хүүхдтэй тийм ээ одоо дунд насныхан сонсдог учраас үр хүүхдтэй дүүнерт ерөөхдөө юм хулгай зэлгээ хууль бус зүйлээс хол байгаарай. Гэмт хэрэгтний одоо байх ёстой газар бол эцэс шорон байдаг. Баригддаггүй дээрэм хулгай гэж бол байдаггүй. Гэдгийг бас сануулж хэлж байгаараа муу зүйлээс хол байгаарай гэж хэлээрэй гэж хүсье. За ингээ өнөөдрийн маань дугаар үүгээр дуусчихин. Дараагийн дугаар хүртэл баяр таа.